Тэгэхээр энэ юун дотор одоо миний саяын цаг багтахгүй би асууж чадсангүй л да. Одоо нэг цэцэрлэгч юм уу сургууль баригдахад доторх одоо тавилга хэрэгсэл сандал партнаас өсвөлээд тэгээ зөөлөн эдлэл хэрэглэл бүх юмнууд нь хов хоосон зүгээр хөндөй одоо байшин бариад тэгээ орхидог. Тэгээ тэр байшингийн дотоод одоо тоног хөрөмжийн чинь эсвэл одоо өөр тэндээс ажиллаж байгаа одоо цэцэрлэгийн эрхлэгч хариу үзэж байгаа юм уу? Эсвэл одоо тэнд ажиллаж байгаа багш нар хариу үзэх юм уу? Эсвэл одоо өр хүүхдүүдээс сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаа их эцэг нь хариу үзэх юм уу? Тэгээ ийм төвөгтэй байдлууд бий болдог байхгүй да. Тэгээд энэ байдлыг одоо яах юм бэ гэж. Тэгээд зэрэг зураг төсөв стандарт норматив нь бол хуучин одоо тогтолцооны үед бол одоо хүний хамгийн бага хэрэглээний тэр стандарт нормативыг л барьж ийсэн юм шиг байна. Тэгтэл одоо бол энэ орчин үед тавигдж байгаа ерөнхий нэг нийтлэг одоо норматив стандарт нь бол арай жоохон 50% тавьж өгч чадсан байгаа үстэй гэдэг асуудлыг л би тавиад байна л да. Тэгээд тэр нь одоо шаардлага хангахаар ийм зураг төсөвтэй нормативыг мөрдүүлээд ингэ явах юм бол арай болцоотой юм байх бах. Тэгэхгүй бид нар ингээд нэлээд санаачлаг гаргаад улсын төсвөд бас хөрөнгө оруулалтын тодорхой ажлууд хийгддэг. Гэтэл одоо гүйцэтгэж байгаа компаниуд энэ чинь зураг төсвөнд ингэж гарсан шүү дээ. Тэрний дагуу бид хийж гүйцэтгсэн гэдэг ингээд сууж идэг. Тэгэхээр үнэхээр одоо тэр зураг төсвийн зохиож байгаа улсуудаа байна уу? Эсвэл одоо хийж гүйцэтгэж байгаа тэр гүйцэтгэж шалгарсан компанитай холбоотой асуудал байна уу? Ингээд аль талд нь одоо хариуцлагын тооцоо харга байхгүй ингээд орхичдаг ийм зүйлүүд байна. Тэгээ тийм учраас энийг одоо тодорхой болгосноо гэдэг асуултыг би тавих гэдэг. За